Тэгээ шаарч байна. Юу нь юутайгаа ч орооцолтсон юм идэхгүй юм ёо. Толгоо молгоо бүкс мөкс нь хаана ч яваад байгаа юм ди. Ёо изаас. Оо. За тэгэхээр сайн байцгаана уу, би Тайсон байна. 10 хоногийн дараа би ингээд иргэн ирж байна. За сүүлийн хэд хоног бол маш завгүй байлаа. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр та бүхний гарчган дээр харж байгаачлан би та бүхэнд хятад амттангууд идэж үзүүлэх болно. 4 хоногийн өмнө уг амттангуудаа авсан юм а, зарим нь одоо хөгзрөөд илжээд муудчихаагүй л гэж найддаг. Уг нь 4 хоногийн өмнө авсан ч яг хийх боломжтой байсан цагийг өнөөдөр л ялаа. Тэгээ бичлэгэндээ орцгоё. Бичлэг эхлэхээс өмнө та бүхэнд бяцхан мэдээлэл хүргэе. Хүмүүс ихэвчлэн яаралтай үедээ 1 хоногийн 1 ГБ дата буюу юм жижигэн датануудыг хөрх ингээд аваад идэв штэ. Одоо тэр авсаар байгаад нийтэд нь бодоод үзэнгүүт маш их ингээд алдагдaltaй мань хүмүүс ажиллаад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Нэг мөсөн их хэмжээний дата аваад тэрийг яг 1 сарчингаа хэрэглүүл хамаагүй ашигтай юм шиг надад санагдсан байхгүй юу. Тийм болохоор бүх төрлийн дижитал суугаар идэвхжүүлсэн 2.5 ГБ болон түүнээс дээш датанууд 2 дахин үржигддэг урамшуул эхэлсэн байна. Ойлгож байна та нар? За жишээ нь та 50 ГБ дата авлаа гэхэд тэр чин үржигдээ 100 болно гэсэн үг заяа. Тэгээ зөвхөн Tokyo app дээр идэвхжүүлсэн датанууд 20% кэшбэк цуглуулах боломжтой байлаа шүү. Тэгээ та бүхэн минь энэ QR кодоор Tokyo application-а татаж аваад Tokyo application-аараа датагаа аваад зөндөө их дататай хүмүүс болоорой. Амжилт хүсье. За тэгэхээр ийм юмнууд авсан байна. Зүгээр л ингээд мэдрэмжээрээ л нэгийг ингээд push гэж татаа гаргаж ирээ заяа. За юу гэдгийг бол үнэхээр би мэдэхгүй заяа. Би одоо ямар энийг уншуулахын тулд гэртээ хичээлээ хийж байгаа хятад найзаа дуудалтаа нэштийм үстэй. За ямар ч байсан харахад бол нэг юм тагтааны өндөг. Нэг тагтааны өндөг шиг юмнууд юм заяа. Тагтааны өндөг ч юм уу нэг шувууны өндөг шиг нэг жижигхэн хөөрхөн хоньны хоргол шиг юмнууд хийчих. Яаж онгойлгох юм болоо. Энэ самар өнөрт чи ийм. Ийм. Энэ нөгөө нэг Монголд нэг юм цагаан самар зард штэ. Зургийг нь олвол тийм тавьчих. Яг тэр шиг амттай. Шууд хүүхэд насны дурсамж толгойлоо өшгөлж оруулж штэ. Вау. Хаалаглаа. Би энд 10-8 оноо өгнө. Вау. Дараачих нэг юм шоролцсон төмөс шиг юм байна. Юу болох юм сайн мэдэхгүй байна. Задлаа л үзье. Энэ юу вэ? Доторх нь юм байна. Би ч өнөөдөр хамгийн мунгаадах юм. Ийм том уутнаас 5хан шиг юм гарч ирж явах юм. Хэнийг доромжлоод байгаа юм болов? Аа? Амар шүүслэг юм байна. Энэ мах юм шүү. Дотн сэтгэл шиг үнэртэж байна. Дотн сэтгэл гээд та нар гом мэдхүү. За би нэг амсаадах юм. Оо нохо, ямар халуун нохотой бэ? Энэ мах байна заа юу. Гэтэ юуны мах мэдэхгүй нэг мах би идэ гэчлээ. Тэгээ юуны мах юм болоо. Энийг ингэж харахаар бүр яг төмөс шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгснээ ингээд гарч ирсэн юм ингээ мах заа юу. Ямар сони юм бэ? Юу идчихвэ? Би өгөхөд арай задлах байгаа шүү. Алчихгүй байгаа. За. Энэ жоохон миний таалдгүй амтай 10-аас 0. Ямар мохоо халуун нохотойгүй. За. Дараачих нь 10-аас 0 штэ саяных мартчихваа. За дараачих нь нэг ийм амттан байна. За энэ маань болохоор айгүй гоё ногоон өнгөтөн байна. Бүгдийн хиттийн амттангууд нь бүгдээрээ дотроо юм тусдаа ууттай байдаг юм байна. Юу нэг бүгдээрээ энэ шиг ингээд хөөрхөн уутгүй ингээд байж байгаа юм болов гэсэн ч үгүй байна. Дотроо ийм олон шигтэй. Маш их хэмжээний тос амтагдаж байна. Араас нь л шууд бурхны оронд залрах ч штеп. Ямар хогийн чихэр вэ? Амар их тос амтагдаж байна. За би яаж яхад тийм тостой юм дэстэй үнэхээр дургу. Үнэхээр дургу шүү. 10-аас 0. 0.0 заяа. За дараачих нь нэг ийм хөөрхөн чис нэг жимсл юм шиг байна. Жимсний зурагтай юм байна. Хатаас нь жимс юм болоо. Амар эсрэглэн өнөрч чинь энэ юу вэ? Бүр яг хоньны баас шиг харагдаж байна. Хоньны хоргол шиг. Нэг хөөрхөн задалдаг нэг ингээл задалж мадалдаг юм иргэн
тойрныхын дөрвөн боломд нь ерөөсөө байхгүй бах юм. Тэгээ одоо шүд муудаа би энийг ч одоо яаж задлах юм болоо? Ямар хогийн юм бэ? За ийм юм гарч ирлээ. Энэ яг долоолхон шиг амттай байна. Ямар гоё юм бэ? Дахиад цаана 3хан шиг үлдлээ. Энийг бол ганцаараа тийм ээ. Одоо энэ голснуудаа болохоор найзуудтай өгнө. Таалагдснуудаа өөрөө авч үлдэн заяа. Тэг ямар ч бас энэ 10-аас 10 шүү. За дараачих нь ийм чихэр гарч ирлээ. Бажид энэ солонгосоо бичиж. Яа хөтгдсэн биш мүү үгэн чинь. За энэ бол гэхдээ миний мэддэг чихэр юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Амт мөн байна. Миний 250 төгрөгөөр авч иддэг гэсэн. Жохон дэйддэг гэсэн юм мөн байгаа байхгүй юу? Дурсамжийн маань холбож гисэн болохоор 10-аас 10 өгөөд наачи. Зүгээр өстэй тий. За энэ самар байна. Энэ одоо урт гойлоо шиг юмнууд нь юу юм болоо? Энэ хятад идэх юмнуудын үнэр нь жоохон хурцсан тий. За докторхон нэг юм. Нүл самар. Зүгээр самар шиг амтгаж чинь. Зүгээр нэг юм урт юмтай самар. Хүрийн халуун байгаа шүү дээ. 10-аас 5. За дараачих нь нэг юм байна. Энэ одоо юу юм болоо? Энэ мөөг юм шиг байна. Энэ дээдлэлт нь ингээ мөөгний зураг байна. За ямар ч байсан нэг нь суглаад гаргаад ирлээ. Хөөх. Амар бүдүү юм байна. Хараа. За жамсч үзье. Энэ дотроос юмтай юм байна. Энэ юу юм бэ? Хятад хуушур юм аашиг. Яг үнэнгийн их миний таалдаг амт ерөөсөө биш үү? Амар муухай амттай. Тэгээс ядж байгаад яасан чиг шингээ алддаг юм дээ. Шээгээд байгаа юм уу доошоо. Амар шүүс нь гойжод ах юм. Болбол. Энд дод 10-аас 0.5. Би бол дахиж идэхгүй мэн. Битэд найзуудтай бүгдийг биелүүлчихээс. За бүгдээрээ дараачийн амттангаа онгоцсон. Гэтэ хятадууд яаж ийм юмнууд идээд идэм болоо? Ямар муухай амттай юм бэ? За дараачих нь нэг ийм авсан байна. Энийг манай ихтэй найз аваав гээд олон монголцоороо давхуулсан бохгүй юу? Тэгээ задлж үзье. Хөөх. Тадаа. Ямар царайлаг бич юм бэ? Энэ миний таалдаг амт байна. Вау. Энэ ямар хөөрхөн амт вэ? Яг ээжийн минь сэтгэл шиг. Нэг тийм содоо амт заяа. Хүнээс байгаа юм байна. 10-аас 8. За дараачих нь нэг юм улаан өнгийн арц шиг юм гараад ирлээ. Энэ одоо юу юм болоо? Ёо. Нара. Кек вэ хөөе. Амсч үзье. Үгүй мүү. Энэ яг үзмтэй талах шиг амттай байна. Вау. Хятад үзмтэй боб байна хөөе энэ чинь. Энэ яг үзмтэй талах. Яг үзмтэй талсан юу? Вау. Монголыг арай гүйцгүүлдэг. Үзмэн их байсан бол жоохон таалагдахаар байсан юм болоо. Энэ жоохон дайггүй байж та. Талхан дээр маань ийм явж байгаа юм. Ямар урамгүй юм бэ? За энэ таалагдт 10-аас 9. За дараачих нь энэ би бол энийг хараад зүгээр шууд таньсан заа. Яагаад гэх юм бол миний хайртай долоолно. Хүмүүстэй. Вау. Энэ нөгөө Монголд байдаг долоолгон биш. Гэхдээ арай жоохон намхан л долоолгон юм байна. Энийн амтыг бол та нар бүгдээрээ мэдж байгаа хаа. Йой. Хятадын зүгээр хамгийн гоё амтд нь долоолгон л юм байна. Бусд нь хог юм байна уу? Эндээ 10-аас 10 өгнө. За энийг бол би өөрөө идэх юм байна. За хамгийн сүүлийнх нь нэг юм хөөрхөн Google-тэй зурагтай. Бас л самар юм шиг. Энэ одоо хятадч одоо самар их хийдэг юм шүү. Тэгэхээр самар их хийхээр ухаантай болдог гэстэй. Бэжита. Энэ самар биш хорхоо юм шүү. Жартан. Яа. Надад сая бүр яг баахан
авгалдаа шиг харагдлаа л да. Энэ минийг хараа яг энэ яг энэ заяо. Тэгээ энэ миний эднэр бүр яг хорхоо шиг харагдчихаас тээ. Энэ. Тэгээ би сая хэсэгхэн зур өөрийгөө хорхоо идсэн гэж бодоод орилцглоо. Oh my god. Өнөөдөр чи 2024 оны хэдэн мөлий? Эгүлэг. Хугацаа хитэрсэн юм идсэн байж тээ. Энэ хараа 6 сарын 21 2024 оны 6 сарын 21 хүртэл 7 сарын 21, 8 сарын 21, 9 сарын 21, 10 сар. Энэ хугацаас дуусаад 5 сар болсон шүү дээ. Би тэг идчихлээ шүү дээ. Болгож. Би маргааш өгцсөн юм байна өө. Гэхдээ ямар тэнийг юм бэ? Яагаад энийг харахгүй авчваа? Эднэр бүгдээрээ хугацаанд зүгээрээсэн байгаа. Хамгийн сүүлийнх бол 10-аас бүр 0 ч авахааргүй юм байна. Хасах 10. Хугацаанд дууссан юм идчихлээ. Мэдгүй одоо ингэ бодсон чинь дотор хямраад сонир болчихлоо. Энэ баг өгөх гэж ах шиг байна уу би? Ямар хогийн юм бэ? Ёрын юм бэ? За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд ингээ баярлаа. Тэгээ концерт дуслаа. Конец Пэлма. Бай.